За шүүхийн ерөнхий зөвлөлд хариултаа тэгээ гүйцээгээд өгчээрэй. За ер нь бол манай хууль хяналтын байгууллагууд хууль заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. Үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна шүү. Энэ өгж байгаа цалин, энэ хангамж бүх юмд мэдээж хэрэг Монголын ард түмэн бас тэр болгон тэр бүгдийг өгч чадахгүй л байгаа бах. Ганц боломжийн ажиллаад байгаа би прокурор гэж үзэж байгаа шүү. Ард түмэн ч гэсэн тэгэд өгнж явах шиг байна. За аудит бас тэр намын мөрийн хөтөлбөртөө уялдуулаад энэ мөнгө төгрөг яаж зарцуулж байгаа гэдгийг харах ёстой шүү дээ. Танаа тэр өвдөг, хянуулдаг шүү. Тэгэхгүй бол энэ намын нэртэй улс орчин бүлэглэн зайлдан гэдэг рүү орно шүү дээ. Тэгээ хуураад байж болохгүй шүү дээ Монголын ард түмнийг. Тэн дээр одоо аудит байнга дуурч явах ёстой. Мөрийн хөтөлбөр нэм байсан, тэндээ хүрэхгүй байна гэдгийг хэлж ярьж явах ёстой шүү гэдгийг хэлчихье. За шүүхийн ерөнхий зөвлөлийн хариуг авчих. За 5 намрын микрофон мөнгөн цэцэг дараах тодруулж хариулна. За шүүхийн шинтгэлтэй холбоотой хийгдэх гол ажлууд бол үндсэндээ санхүүжилт байхгүйгээр ингээд бүрэн зогсоно гэдэгт бол зогсохоор тийм төсвийн тодтгол бол орж ирж байна. За тэгээд цалин хөлс бол нэмэгдэл урамшуул дээр бас манай дээр 7 тэрбум хасагдахаар байгаад байгаа. За нөхөн бүрдүүлэлт бол шүүгчдэр захиргааны ажилтан дээр ч гэсэн манайх бол дутуу явдаг. За шүүгчийн сонгон шал оруулалт бид нийт 9 удаа сонгон шал оруулалт явуулахад нийт нэр дэвшигчдийн ерөөсөө 10% хүрэхгүй нэр дэвшигч бол тэнцдэг. За ингээд 9 удаагийн сонгон шалгаруулалт сул орон тоон дээр бол ерөөсөө 36% хүн бүрдүүлэлттэй байгаад байгаа. За захиргааны ажилтны юун дээр болохоор манайхаас нийт 216 ажилтан хасгаар орж ирсэн байлээ. За 216 ажилтан хаслаа гэхэд манайх 138 захиргааны ажилтныг цомгтголд оруулах шаардлага бол үүсэж байна. За нийт 4 жилийн хугацаанд бид нар 18 удаагийн тусгай сонгон шал оруулалт зарласан. Энэ тусгай сонгон шал оруулалтад ерөөсөө иргэд бол орж ирдгүү, нэр дэвшдгүү. Хамгийн гол нь